Жаргалан цумын бүтлийн ундрах хязгаарлагдмал хариуцлага компани 1996 оноос хойш газар тариалангийн салбарт 24 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 32 ажилчидтай манай аймгийн газар тариалангийн томоохон аж ахуйн нэгжим. Тус аж ахуйн нэгж нь 2200 га эргэлтийн талбайтай жилд дунджаар 1000 га талбай тариалт хийж 3600-аас 4900 тонн улаан буудай тэжээлийн ургамал хураан авч улаан буудаан ургацын хэмжээ 35-аас 45 центр гад хүргэн ажиллаж байна. Бүтлийн ундрах хязгаарлагдмал хариуцлага компани техник шинжилгэлийн хүрээнд орчин үеийн өндөр бүтээмжтэй үр тарианы комбайн, англин хадагч трактор, өөрөө явагч бодис цацагч гэх мэт олон төрлийн техникүүдээр үр тарианы үйлдвэрлэлийг эрчимжүүлж, хөрсийг илэгдэл эвдэрлээс хамгаалах, хөрс боловсруулалтын цомгтгсан технологиг мөрдөх нөхцөлийг бий болгон ажиллаж байна. Тус аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулах хугацаанд ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа үлрэглэн манлайсан шилдэг 2 ажилчныг тус бүр суудлын автомашинаар 10 ажилчныг тус бүр 5 сая төгрөгөөр шагнаж орон нутгийн тодорхой эрхэлсэн ажил орлогогүй 25-аас 30 иргэнийг төр ажлын байраар ханган ажилтдаг. За Орхон аймгийн нийт иргэддээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Орхончууд бид нар үнэхээр баяртай юм сайхан үйл явдал тохиолж байгаа. Бүтлийн ундрах компани хамт олон 20 онд улсын аврах шалгаруулах уралдаанд оролцож тэргүүлснээрээ нийтдээ 7 дахь удаагийн шагналыг энэ Орхон аймгийн Баян өндөр сүмийн Жаргалан цумын айргийн хөндийгөөс ингэж авч байна. Энэ бол манай эрдэмтчид гэдэг монголчуудын бахархал юм аа. За ер нь бол энэ компанийн удирдлагууд нь 3 үеийн энэ төлөөлөл сайхан удирдлагууд байна. Анхны удирдлага нь мэдээж Монгол Улсын хөдөлмөрийн баатар Лавга. За түүний хүү 2 дахь удирдлага нь Бацүх. За мөн түүний охиных нь хүүхэд өнөөдөр энэ компаниг удирдаад хаврын хаан бэлтгэл ажлыг сайтар хангацгаад аймгийн удирдлагууд бид газар дээр нь танилцж байна. За Монгол Улсын аврах тариалан хамт олон болно гэдэг бол энэ Монгол Улсад газар тариалангийн бүс нутаг өгсөн сэлэнг булганаас илүүтэйгээр манай бүтлийн ундрах компани бол гаагаас сүүлийн жилүүдэд 40 орчим центнэр ургац авж байгаа нь бол Монгол Улсад бол давтагдахгүй юм түүхэн сайхан ургац авсан ийм хамт олонны нөр хүсвэр шингэсэн ийм амжилт байна. За мөн орон нутгийн төсөв, улсын төсөв тодорхой хэмжээний татварыг бол төлж 2 удаа тэрүүний татвар төлөгчөөр улсын шилдэг татвар төлсөөр шалгарсан байт юм байна. За 30 гаруй ажлагчдыг бол байнгын ажлын байраар хангаж тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон гэртэй болох, мэрэгжил боловсролтой болох, за мөн унаа машинтай болох гэдэг олон асуудлыг шийдэж энэ боловсон хүчний тогтвортой бодлогыг барьж ажиллуулж байгаа нь бол энэ компанийн амжилтанд бол ихээр нөлөөллөө гэж бид үзэж байгаа. Тэгээ бүтлийн ундрах компанийхаа хамт олонд үе үеийн тариаланч нартай энэ Жаргалант нутгийн айргийн хөндөд газар тариал эрхэлж байгаа бүх тариаланчтай бас эрүүл энх сарвал сайхныг хүсэн өрөөё. Та бүгдийн тарьсан будаа буян мэт харивж сайхан гург болдгоо гэдгийг өргөн төвшүүлье. За бүтлийн ундрах компани маань анх 1996 онд үүсгэн байгуулагдаад өдөө 25 жил энэ жил тариалалтаа 26 дахь жилдээ үйл ажиллагаа эхэлж байна. За энэ бүх хугацаанд бол ялангуяа Атрын 3 дугаар аягийн хөрснөөс хойш сүүлийн 15 жил тасралтгүйгээр Монгол улстай ургацын хэмжээгээр баян өндөрт явж байгаа юм аж ахуй нэгж дээрээс нь манай аж ахуй үрийн аж ахуй гэдэг бол маш чухал, маш их хариуцлагатай юм аж ахуй байгаа. За мэдээж бүтлийн ундрах компанийн энэ үйл ажиллагаанд бол сум орон нутгийн маань хамт олон аймаг дээрээс нь хамт олон гэдэг маш их олон хүмүүсийн хөдөлмөр, хичээл зүтгэл, бодлого орж ирж явсан. Энэ бүхэн маань бас бидэдийг үдий зэрэгтэй явахад бас маш их том аж тус болсон. За манай компани маань энэ жил ингээд улсын аврага болсноороо Монгол улсын хэмжээнд 7 дахь удаага Монгол улсын тэргүүний тариалан хамт олонгоор шалгарч байна. Өнгөрсөн жил Атрын 60 жилийн аяны хүрээнд 1000 гаагаас дээш газартай аж ахуй нэгжүүдийн болцод уралдаанд бас тэргүүн байр эзэлж ер нь бол амжилтыг жил бүхэн ахиулж яваа ийм аж ахуй нэгж байгаамаа. Тэгээ энэ маань бол ганцхан энэ бүгдээ шалтгааллахгүйгээр технологийн шийдэл, за энэ технологийн ялангуяа ажлуудыг цаг хугацаанд нь энэ орон нутгийн онцлогт харуулж яаж хийх вэ гэдэг бол маш чухал юм байна. Энийг бол бид бол маш сайн баримталж ажиллаж байна. Сүүлийн 15 жилийн дундч бол манайх 15 жилийн дундч буюу 15, 17 онд маш их гантай байсан. Эдгээр жилүүдийг оролцуулахад дундаж ургац маань 35 центнерт хүрсэн явж байна. За энэ бол маш өндөр үзүүлэлт юм байна. Өнгөрсөн жил 2020 онд бол 1000 гаруй га тариалт хийснээс нийтдээ 4300 гаруй тонн
хурааж авснаар бол гагийн дундч маань 42 цалинтад хүрсэн. Энэ компанид 1996 онд үүсгэн байгуулагдсан анхнаас нь эхлээл ажилласан. Эхлээд бедөө ажихын механик байжгаад сүүлд нь трактор компани жолооч болоод. Тэгээд аймгийн аварга, улсын аварга хүртэл шагнал авч ирсэн. Манай компаниг үүсгэн байгуулагч Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяат механик Лавга гэж хүн байсан. Энэ жил Бүтлэн өндөр компани маань бас хичнээн бас одоо энэ ойрын 2 жилдээ бол бас гантай бас тийм ээ хурааштай байсан ч гэсэн бас одоо тариалтаараа 3 жилийн үзүүлэлтээр бас ингээд өнөөдөр улсын аварга тарил чамбалаар шалгарсан. За нэг гагаас болон одоо тэгээд ер нь бол яг Бүтлэн өндөр компани маань бол жилдээ бол 1000-аас 1100 гад бол Улаанбаатар тариалдаг. За эндээс бол ингээд 3 жилийн үзүүлэлтээр 20 оны үзүүлэлт гэх юм бол 38.9 центнер Улаанбаатар хурааж авсан амжилтаараа ингээд бас улсын аварга тарил чамбал шалгарсан. Одоо энэ 60 сумын сударгын тамгын газар болоод иргэдийн хурлын ажлын албаны зүгээс бас хүндэтгэл үзүүлж байгаа да баяртай байна. Нийгмийн харилцаа хүрээнд бол Бүтлэн өндөр компани ер нь манай энэ компаниуд бол нийгмийн харилцаа хүрээнд бол маш сайн хамтарч ажилладаг сум орнуудтайгаа. За миний дурдахаар бол өнгөрсөн бас сумын 40 жилийн яваар бас нэлээдгүй бас мөнгө төгрөгөөр бас чамд төсөлцөө өгж энэ сум орнуудын 40 жилийн яваг бас өргөн хүрээнд сайхан тэмцэлд бас хувь нэмэр оруулсан. За мөн бас энэ одоо Орхон тариагийн компани байгаа. Орхон тариа гэдэг компани маань өнгөрсөн жил бас малчт маань бас ингээд өвс хэвэг тийм ээ нийгмийн харилцаа хүрээнд бас ингээд малчтаа бас ингээд тусалдаг. Ер нь бол манай өртөрийн компаниуд бол яг манай ч газар нутаг багтай. Тэгээ малчт ихтэй байдаг учраас бас ингээд нийгмийн харилцаа хүрээнд бол бүгд бас ингээд боломжоор ингээд тусуулаад ингээд малчтаар ингээд хамтраад ажилладаг. Тийм учраас ер нь миний хувьд бол сум орнуудын төлөвлөгөө хувьд бол энэ 3 компани бол хамтраад ажиллахад ер нь төхөн бас сайхан байдаг л гэж хэлэндээ. Би энэ компанид 16 настай орж ирсэн. Манай компани 96 онд байгуулагдал яг одоо өдөр хүртэл явж байна да. Атрын 3 дугаар аянаас хойш ер нь ургацаараа манай компани ер нь улсад ер нь нэлээд дээгүүр орж байгаа. Ер нь банк төрүүлж байгаа. Сая л ихээр өнөөдрийн шагналт улсын 7 удаагийн аварга компани. Тэгэхээр тэрэн дотроос 2 хүн улсын аварга байгаа. Тэрнийх нь нэг нь би. Тийм л амжилттай явж байна да. 18 онд 17 оны үзүүлэлтээр 18 онд болчихсон. Бүтлэн ундраг компани сумын тэргүүний тариалан чамд олноор 4 удаа, аймгийн тэргүүний тариалан чамд олноор 4 удаа, 2007 онд хүнс хөдөө аж ахуйн яамны хүндэт өргөмжтөл 2008 онд техникийн шинжилгээг хамгийн сайн хийсэн хамт олон улсын тэргүүний тариалан чамд олноор 5 удаа 2019 онд Атрын 60 болзал дуралдааны тэргүүн бэр шалгарч байв. Үүний зэрэгцээ тус компаниас ажил хөдөлмөрөөрөө амжилт үзүүлсэн хөдөлмөрийн баатар 1, Гавьяат механик жуулагч 1, Алтангад Содонгоор 4, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан 7, улсын аварга тариаланч 2, аймгийн аварга тариаланч 6, сумын аварга тариаланч 4 иргэн тус шагнадаж байсан бүтээч хамт олон юм а.